энэ бүр араа эндээс өрөө тэр энэ хөндийг дуусаад тэрлийн уулттай тавьж шүү дээ. Хичнээн хэлээ. За бид хоёр Пингчан гэдэг нөгөө нэг эртний хотоос хөдлөөд одоо ер нь баргалж Хиттийн төв хэсэг буюу Шиян гэж хот руу ер нь нилээд төхөд ирсэн. Өнөөдөр 500 км явсан. Тал нь бол засвал замаар, хурдны замаар, тал нь бол юун замаар, одоо орон нутгийн замаар ерөнхийдөө шар мөрнөө дагаад шар мөрөн дээр нэг зогсож үзлээ. Ийшээ урагшлах тус мэдээж цаг агаар бол дулаарж байна. Одоо ингээ харахад ингээд ногоорол. Тэгээ яг тэр яг байгалийн энэ дулаарж байгаа процессыг бас ингээд үзэж газар зүйтэй холбогдоод ингээд яг газараар яваад ингээд бас сонирхолтой байна. Хүүтнээс гарсан одоо хасах хориос тэгэл наашаа явхад ингээд дулаарсаар байгаа л одоо ингээд зүйлэг ингээд ургаад мод ногооноор байж байгаа нь бол бас сонирхолтой байна. Тэгээд Шиянд юу үзэх вэ гэхээр тэр нөгөө нэг газар булаа хийсэн баахан цэрэгнүүд байдаг шүү дээ. Terracotta Warriors. За тэрийг үзэх нь сонирхолтой юм байна. Хуачан гэнэ. Одоо Хиттийн бас одоо топ уулуудын нэг нь гинэ. Тэгээд ийшээ маргаашууд бол дээшээ нэг юм cable car гэдэг нэг дээр нь суугаад нэг тороостой дээшээ явдаг юмар дээшээ гараад бас зам дагуу юм байна гэдэг энэ хоттоо хонхоор шийдлээ. Тэгээ маргааш Шияныг болон энэ уулынхаа сонирхолъя та бүхэнд. За бид хоёр Хуашин гэдэг ууландынхаа одоо аялал гаргаж байна. За ийм бол 5 оргилтэй юм байна. Дээр үед бол 3 оргилтэй гэж бодож ирсэн. Одоо 5 оргилтэй. Одоо энэ оргилуудаар гарч болох юм байна. Төлбөр нь гэх юм бол нэг парк руу орж байгаа нь 140 вон. Дахиад эндээс нөгөө нэг тороосон кабелинг тийм юмар дээшээ гарахад бас нэг 130 вон. 125 вон ч юм уу тэр хавцаа юм байна. Цагийн хувьд бол одоо энэ оргил руу гараад энэ оргилоос ингээл явган алхаад энэ доошо бууж жагаад энэ хүртэл алхаад ингэж дамжиж явах юм шиг байна. Ер нь бол газрын зүгэн дээр харсан чинь энэ чинь яг Занзажигийн манайхны очиод байдаг Занзажигийн хамгийн хойдлын хэсэг юм байна. Одоо уулынх нь одоо яг чанга хойдлын хэсэг гэсэн. Занзажи одоо энэ биш та манайхны очиод байдаг нөгөө аватарын уул. Тэрний бид нар бол одоо за энэ Занзажи энэ чинь ингээд нийт бүтэн уул байгаа байхгүй. Занзажи энэ энэ уул чинь Хуашин уул чинь яг чанга хойдолд байна. Манай Монгол бол одоо энэ хойдолд гэсэн үг. За аялдаа гарцгаая. Шиянаас одоо зүүн талд 130 км-д байрлахаар Хуашин гэдэг одоо уулан дээр ирсэн байна. Яг сонирхолтой юм байна. Маш өндөр Хиттийн 5 одоо топ өндөр шүтдэг уулуудынх нь нэг нь гэж байна. Тэгээд яг өмнө Занзажиор би явж исэн. Ер нь бол яг Занзажи юм байна. Ингээ харахад бол өндөр ориглуудтай хад асга ихтэй Занзажиг бодвол тэгээ мөн адилхан одоо дүүжин тээврээр ийшээ ирдэг. Тэгэхээр яг гэр бүлээрээ явж байгаа хүүхдүүд маш сонирхолтой бас байхаар юм байна. Тэгээд өнөөдрийн маршрут бол энэ уулаа үзчихэд бид хоёр бол Шиян руу явна. Тэгээд Шиянд очиж байгаа цаашдаа та бүхэндээ бас аяллахаа хөтөлбөрийг
одоо үзсэн арсан юмудаа хуваалцнаа.